Ливаны тухай бичлэгээс дараа Денис болон Девон Ларатыг яриач гэж үзэгчид 2 вакц учраас энэ хоёр гар барилдаанч хоёулаа орохоор боллоо. Харин энэ бичлэг 50000 лайк цуглуулбал Девон Ларатыг апплод хий. Бэлтгэлийн ном, хоолтын ном, мөн зөвлөгөө авах хүсвэл хашаардын аяг руу хандараа таны олон эргэлзээ тайлбарлах болно. Денис Иванович Цыпленков 1982 оны 3 дугаар сарын 10-нд Украины Кривой Рог хотод мэдлжээ. 1988 он буюу 6 настайдаа 105 дугаар 10 жилд ормогцоод тэрээр спортын олон секцүүдэд явж эхэлсэн байна. Денис гэрийн спортоор гараагаа эхэлж хэдэн жилийн дараа спортын дэд мастер золтой болов. Игорь Моисеевийн дасгалжуулалтанд ор Денис Цыпленков Украин улсын мөн Европын сүрийнхний авраг болж чаджээ. Том болмогцоод Денис өөрийн ирээдүгөө бодоод Оросын албаны улсын Москва хот руу нүүхээр шийдэв. 2002 онд Москва руу нүүснийхээ дараа тэрээр Оросын алдарт шоумен болох Владимир Турчинскийтэй танилцсан байдаг. Динамит хожид Владимир Турчинский Денисийг өөрийн фитнес зал болох Марк Гаврили клубтээ ажиллуулахаар болов. Динамит тухайн үед дэлхийд дэлгэрч буй хүчний экстрим шоуг Оросд хөгжүүлж байсан юм. Ингээд Денис Цыпленков Strongman спортод хөл тавьж нэлээд булчмаас нэмсэн байдаг. Strongman тэмцээнүүдэд Денис шагнал байранд орж Оросын шигшээ багт багтаж байсан. Гэвч яг төрүүлж бол чаддаг байгаагүй. Тэрээр 186 см өндөртэй бөгөөд энэ нь Strongman-д арай багтдаг байсан бололтой. 2008 онд Денис Цыпленков гар барилдааны дасгалжуулагч Кота Размадзетэй танилцж багшаа болгох санал тавьжээ. Кота Размадзе бол алдарт гар барилдаанч, Олимпийн алтан медальт Алексей Воеводагийн багш нэм. Котач Денисийн хаалт шиг бие маш их хүчийг гар барилдаан руу чиглүүлэхэд дуртай байлаа. 2008 онд Котагийн удирдлаганд ор Денис төв орондын бүсийг эзэмшиж мэргэжлийн тамирчдын дундах дэлхийн аварга болсон. 2009 онд хүчний экстрим спортыг хөгжүүлэгч Володя Турчинский зүрхний шигдэлсээр гинэт нас барсан. Энэхүү үйл явдал нь Оросын Strongman спортыг уналтанд хүргэсэн. Strongman спортыг авч сэргийхийг хүсэж байсан хүмүүс олон байсан ч сэргэлт аваагүй. Магадгүй хүндээ байсан байж мэднэ. 2009 онд Strongman яваргүй болсноос хойш Денис арм рестлингт эргэл буцалтгүй орж ширүүн өрсөлдөөнд бэлдэж эхлэв. Түүний эхний том шалгуур болсон хүн нь бүх цаг үеийн домогт тамирчин John Brzenk. John Brzenk-д Денис мэдээж ялагдсан. John-тай ахин тулаан хийх хүртлээр Денис талигч Андрей Пушкартай барилдан ялж итгэл үнэмшлээ нэмэгдүүлв. Андрей Пушкарын тухай манай дээр маш олон жилийн өмнө бичлэг орсон байгаа. Хэрвээ та бүхэн сонирхвол хайгаад үзээрэй. Денис Цыпленков John Brzenk-ийг учраануудынхаа 3 дахь удаа дээрэл ялж дэлхийн хамгийн шилдэг гар барилдаанч болж чадсан. 2010-11 онуудын Немиров болон А1 тэмцээнүүдийн хошоо авраг болов. Энэ оргил үед Денис 2 толгойтын штангтай өргөлтийн рекордыг шинжлэн тогтоож 113 кг болгосон. Энэхүү рекорд нь Leroy Walker техникийн алдаатай өргөх хүртэл олон жил хадгалагдсан. Гэхдээ түүний даг занаахгүй өргөлтийг ихэнх хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй. Түүний дараагийн өрсөлдөгч 55 настай Ричард Лукас байсан. 55 настай Ахмад тамирчин Денисийг бараг л ялж шахсан. Лукасын дараа Денис алдарт монстер Майкл Тодыг ялсан байдаг. Түүний өрсөлдөгч нар дунд Олег Шохч байсан. Олег Шох нэг гар аномали өөрчлөлттэй төрөлхийн ийм гаж байсан. Ийм мутант гартай Шохыг ч Денис төвөггүй ялсан байдаг. Денис карьерийнхаа туршид Арсен Лилиев болон Андрей Пушкарт ялагдаж байсан ч тэрээр даага нэхэн даага авч чаджээ. За ингээд алдарт Девон Лараттай тулах цаг ирв. Девон өөрийн чаддгаараа иламаараа Денисийг дуусгана гэсэн боловч өөрөө ямар ч шансгүй дуусав. Үүний дараа шинээр гарч ирж буй орчин цагийн гар барилдааны хаан Халк Левантай гар барилдахар болов. 2019 онд гар барилдаан болохоос 2 сарын өмнө Денис эмнэлэгт яралтай тусламж авахаар хэвдсэн байдаг. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа би өөрийн тэнэгээсээ болж, өөрийн буруугаасаа болж бэлтгэл хийх явцдаа маш хүнд жин өргөхийг хүссэн. Тэр хүнд жин өргөх явцад миний бөөрийн венээс судас хагарсан. Ийм зүйл болсон ч эхэндээ надад мэдэгдээгүй. Ингээд өглөө босоод би засахад надаас цус гарч байсан. Би шууд хэдийдээ эмнэлэгт явж оншоо тодруулан стенд тавилсан. Денисийн зарим нэг бичлэг дээр тэрээр яг харавсан хүн шиг царайтай болчихсон байсан. Үүнийг тэрээр тайлбарлахдаа гадаа хүүтэн дагаар амьсгалах гэж гараад нүүрний мэдрэл цочмог хүүтэнд цочирдож неврит болсон гэж тайлбарлажээ. Тэгэхээр бөөдөө шууд хамааралгүй гэсэн үг. Денис буцаж ирэх гэж олон жил болсон. 2 жилийн өмнө домог болсон John Brzenk-тэй тааран 4-0-оор ялсан байдаг. Аргагүй биш 58 настай John харьсан бололтой. Яаж 40 настай Денисийг дийлхэвдээ. Ингээд жилийн өмнө Денис Цыпленков Девон Лараттай барилдахаар болов. Хүнд эрүүл мэндийн асуудлуудын дараа эргээрэлт хийхийг хүссэн Денис тиймч сайнгүй харагдаж байлаа. Түүнийг Prime үетэй харьцуулбал тэрээр харьцангуй жижигэрч хүчээ алджээ. Денис Цыпленков хамгийн сүүлд дотоод шүүртлийн эмчтэй подкастт орсон. Тэрээр даавар гормон эртний үйл ажиллагаагаа шалгуулах явцад маш өндөр хэмжээний өсөлтийн гормон илэрсэн байдаг. Ийм их хэмжээний өндөр өсөлтийн гормоны ялгарл нь гипофизд хавдар үүссэн байх магадaltaй гэдгийг илтгэдэг. Мэдээж тэрээр тархиа давхар шалгуултал түүний гипофизд
хоргүй хавдар үүссэн байсан. Энэхүү хавдар нь үүсээ дутаж байгаа бөгөөд тэрээр маш өндөр хэмжээний өсөлтийн гормоны ялгаралтай удаан хугацаанд явсан байна. Өндөр өсөлтийн гормоны ялгарлын хэмжээ нь 10 аюу олон улсын нэгжтэй тэнцэх ажээ. Өөрөөр хэлбэл тэрээр өдөр бүр 10 олон улсын нэгж өсөлтийн гормон тарьсантай ижилхэн гэсэн үг. Бүр энгийн хэлбэл 1.5 сая төгрөгийн өсөлтийн гормоныг 10 өдөртөл тариад дуусгадаг байна. Ингээд тарьсан хугацаанд бараг 20 гаруй жил үргэлжилсэн байна гэд төсөөлдөө хэдэн сая долларын өсөлтийн гормон түүнд натуралаараа ялгардаг байжээ. Тэрээр хэд хэдэн тэмцээнд бэлтгэхдээ өсөлтийн гормон хэрэглэж үзсэн бөгөөд хэрэглэх болгонд нь түүний бие тавгүрхэж тэрээр зогсоож байсан байна. Үүнийгээ Денис өөрийн ярилцлаганд ярьсан бөгөөд биеийн өвдөд байсан учраас өсөлтийн гормоноос огт татгалцсан гин. Өсөлтийн гормоны хит их ялгарал нь акромегалия үүсгэдэг. Акромегалия гэдэг нь өсөлтийн гормоноос үүдэлтэй биений айл нэг хэсгийн хит томрол юм. Денисийн хувьд залуу байхдаа акромегалия нь харьцангуй гайгүй байсан. Он цаг өнгөрөх тусам түүний эрүү хамар, чих, хөл, гар буган ясан томрсоор өдий үрчээ. Тэрээр өдгөө 42 настай бөгөөд гадна талаасаа тэмч таатай харагдахгүй өвчин нь улам өндөрч байгаа мэт. Ер нь акромегалиятай хүмүүс урт насалдаггүй, хэтэрхий өндөр зогсоо зайгүй өснөөс болж тулгуур эрхнээс ахуулаад дотор эрхтнүүд ачааллаа дийлэлгүй нас бардаг нь факт юм. Денис сүүлд үс шилжүүлэн суулгасан. Үс шилжүүлэн суулгасны дараа суулгасан газар 5 өсөж энэхүү бичил шарах нь 14 хонож байж идэгдэг. Хэтэрхий өндөр өсөлтийн гормонтой Денисийн бичил шарах нь хэдхэн өдөрт идэж эмчнэр нь гайхаж байжээ. Миний шилжүүлэн суулгасан үсний 5 ч овоо удаж идэж байсан. Хэрвээ сонирхвол үс шилжүүлэн суулгах талаар бичлэг байгаа шүү. Линкийг нь комент хэсэгт үлдээе. Үндэсний бөхөр хоёр хүн барилдаад нэгэнд авахд тэрийг нь энэ жил бэлтгэлээ маш сайн хангачээ гэдэг. Төрүүлснийг нь шаргуу хөдөлмөрч гэж магтдаг. Хөдөлмөрийн тамаа байхгүй гэж хэлэх гээгүй шүү. Хөдөлмөрлөж бэлтгэл хийх нь анхан шатны суурь, анхны нөхцөл нь үүнийг хийхгүйгээр амжилтанд хүрнэ гэж байхгүй. Сургууль сурахад хүртэл сурлагын хувьд бүгд л өөрөөр байдаг. Зарим нэг нь хол тасархай хичээлээ ойлгож цойлно. Зарим нь ингийн алгебрч ойлгохгүй муу сурна. Амхандаа бүгд л хичээл дээрээ суугаад байгаа гэсэн хэдий ч хичээлээ ойлгох оюуны потенциалын хувьд бүгд дондоо. Фото ойдох толттой залуу хичээлийн сессийн шалгалтыг 30 минутанд бэлдэж онцлон авч байхыг харж байлаа. Түүнтэй ижил дун авахын тулд шүнжин бэлдэж арай хийж тэнцэн. Тэр сакс, волейбол, теннис тоглох хүчний бэлтгэл дээр таг 0. Хичээллээд жолигтоо сайжрахгүй. Нүүхэн спортоор хичээллэхэд үр дүн чадвар нь хамаагүй урдан сайжраастай. Үгээр юу хэлэхэд байна гэхээр бодибилдинг, фитнес, бусад спортууд дээр ч гэсэн адилхан байдаг. Хүчний бэлтгэл хийхэд хэн нэг нь хурдан хүч булчмаас нэмнэ. Нөгөөх нь таг нэмэргүй байсан байрандаа хэдэн жил гацсан. 100 кг зээжнээсээ шахаж чаддаггүй жимд 10 гаруй жил явсан хүмүүсийг бишгүйг харж байлаа. За үүнийг спорттой холбоё. Спорт бол хүмүүсийг ижил тэгш нөхцөлтэй шудраг өрсөлдүүлж шилдэг генийг тодруулах зорилготой арга хэмжээ. Ийм ч учир олимпийн спортууд, тулааны спортууд жингийн ангиллалтай байдаг. Хүн бол маш цайлтай амьтан, хүний толгой саад бэрхшээл зорилготой хүрэхийн тулд 9 шидийн арга хэмжээ сэтэж мэднэ. Хуурах, худлаа хэлэх бол байдаг л үзэгдэл. Хятад улс гэхэд 2008 оны Бээжингийн Олимпиар хөндийн өргөлтөөр бараг бүх медалийг хуу хамсан. Гэтэл хөндийн өргөлт хамгийн их допинг шуугантай, хамгийн их хүч булчин нэмэгдүүлэх хилдэг бодис хэрэглэх магадaltaй спорт. Харин шудраг спортыг хүсдэг газруудын допинг тест төвс гэдэг зүйлээс хэтэрхий хол. Маш их нөхсөв, маш их алдаа дутагдaltaй газар. Өнгөрсөн оны Парис Олимпийг авч үзэхэд Алжирийн Хэлифкэт бүсгүй гэжтэй трансгендер спортын салбарынхны дургуутслыг хүргээд авсан. Мэдээж Хэлифийн тестостероны хэмжээ эмэгтэй үнийхтэй харьцуулшгүй. Ингээд Олимпийн комитетээс шудраг эс гэдэг зүйл хаана байна гэж асуумаар. Олимпийн спорт ер нь бусад спортын салбарууд хизээж шудраг өрсөлдөөн ижил тэгш нөхцлөөр мөн зөвхөн хөдөлмөрөөр нь хүмүүсийг өрсөлдүүлж чадахгүй. Ямар ч тач одоогийн нөхцөлд ямар ч боломжгүй. Өдөр бүр шинэ бодис, шинэ допинг зохиогдож үйлдвэрлэгдэж байхад допингийн эсрэг байгууллага араас нь гүйцэж чадахгүй. Ямар ч тач спорт гэдэг ойлголт эрүүл мэндийн тогтоос биш бөгөөд зөвхөн үр дүнгийн тухай ойлголт юм. Эрүүл мэнд гэдэг ойлголт спортын нэр томьёо хүүхд хуунаас салаад удаж байна. За тоглоомын дөрөнд нь допинг хоригддаггүй спортын арга хэмжээнүүдийг авч үзье. Үүнд арм рестлинг, бодибилдинг, зарим нэг тулааны спортууд орно. За бодибилдинг бол ойлгомжтой, стероид байхгүй бол хүнд бодибилдинг гэж байхгүй. Арм рестлингт допинг тест бас авдаггүй. Тэгэхээр нэг нөхцөл авч үзье. Та би энэ бичлэгийг үзэж байгаа дүү дэлхийн хэмжээний гар барилдааны домогт тамирчин болно гэсэн өсөлт мөрөөдөлтөй бай гэж бодъё. Бидний богоно тойрог дунджаар 17 см, харин Денис Цэвлэнковых 24 см. Бидний хоёр толгойн тойрог дунджаар 40 см, харин Цэвлэнковых 62 см хүрж байсан. Өнөр манаас мая сүүлийн хэдэн жилд хоёр толгойд нь 63 см болсон байлээ.
зүгээр сонин үүднээс энд хэллээ. Дундаж гэнт бидний гар түүний гарын хажууд бяцхан үгтэйхтэй л ижил. Ийм дундаж гэнт бид яаж Денистэй гар барилдаж ялах вэ? Ямар ч боломжгүй бидтэй тийм үү? Эсвэл энд нөгөө хөдөлмөр гэд байдаг зүйлээ хэд дахин их болох уу? Денис 7 хоногт 4 удаа хичээлдэг. Бид 4-ыг нь 40 бэлтгэл болгох чи. Тэгээд юу болох вэ? Шанс нэмэгдэнэ гэж бодож гинөө? Эсвэл эмнэлгийн ор харагдаж гинөө? Мэдээж эмнэлгийн ор руу л явах бах. Ийм л учраас генетик нэгдүгээрт, харин хөдөлмөр бол зүгээр заавал байх ёстой нөхцөл нь. За тоглоомын дүрэнд нь допинг хэрэглэж болохгүй гээгүй болохоор бидэнд өсөлтийн гормон хэрэглэж үзэлцэх боломж гарч ирж байна. Ийм арга хэрэглэж Денистэй энэ тэнцэн өрсөлдөж гарч ирж байгаа тамирчид олон бий. Энэ нь допинг хэрэглэх, зөвтгөгдөх нэг шалтгаан мөнөөсөө мөн болно. Арм рестлинг, бодибилдинг гэдэг спортууд бусад шинжилгээ авдаг спортуудтай харьцуулбал бараг илүүгээр шударга байна. Учир нь генетикийн гажуудалтай хүмүүстэй фармаколог хэрэглэж ижил гараа, ижил нөхцөлтэй болох боломж бий болж байна гэсэн үг. Инхээр шударга стопно, тийм үү? Би допингийг дэмжиж байгаа юм огтосоо биш шүү. Би шударга байхыг л дэмжиж байгаа юм. Үүнийгээ ч олон жил хэлж ярьсан. Олимпийн комитет эмэгтэй хүнийг трансгендертэй золдуулах, зарим нэгэн улс орны дамжигчдыг бактери өвчний эсрэг эм хэрэглэхийг хүлээн зөвшөөрөх нь шударга өрсөлдөөнийг болондаа гიშгэж байгаа хэрэг. Манай холбоот ч гэсэн удлаа үнэн допинг тест авахаа болох хэрэгтэй. Сонирхчдын төвшөндөө харин эсрэгээрээ допинг тестийг яг хатуу нарийн авах нь хамгийн зөв санаа. Ингэснээр хүмүүс натуралаараа өрсөлдөж, шигшигдэж дараагийн шатанд орох нөхцөлийг нь бүрдүүлэх юм. Натуралаараа ямар ч шансгүй бол, спортын генетикгүй бол элдв тариа бодож эрүүл мэндэ хохироох шаардлага үүсэхгүй. Та бүхэн боддоо улс аймгийн наадамд та натурал залуучууд барилдаж төрүүлж улсын наадмын эрх авна. Маш олон бүхээр хичээлдэг залуучууд эрүүл мэндэ аварна. Харин тэр улсдаа төрүүлэх хэмжээний хэдэн эрүүл мэндэ золих нь өөрсдийнх нь асуудал. Ард нь ирж байгаа бай шагнал нь зүгээр бодигийн хотын аваргаас харьцуулшгүй их болохоор ядаж гадагшаа дотгошоо явж имжлүүлэх боломж нь бий. Тэгээд тэр допинг нь тэнэл биш бол хүнийг шууд үхэлд хүргэдэг ид яавч биш. Зайн сэдвийн өрөөнд дуусгахад допинг хэрэглээд Денис шиг болчдөг гэж бодоорой. Үүнд ч гэсэн чиний бие фармаколог хүлээж авах генетик хамгийн эзэн бөгөөд чухал фактор байх болно. Юм хэрэглээд олигтой үр дүнд хүрдэхгүй хүмүүс амьдрал дээр маш олон байна. Денис Иванович Цыпленков дэлхийн гар барилдааны ноён оргилыг багагүй хугацаанд эзлэн суусан хаан. Тэрээр гадах төрхөөрөө яг хаалгатай хамгийн төстэй. Форумтой үед ихтэй шахалт бараг хийдэггүй 250 кг инүүхэнд. Хов өний үдийг л даруй илүү дутуу зангүй худалцуул ярьдаггүйг нь олон ярьслаас нь харж болно. Фармакологийн үед тэрээр нуулгүй илэн далангүй ярьдаг хүн. Өөрөөр хэлбэл натурал биш гэсэн үг. Байглаасаа өгөгдсөн генетикийн мангас. Түүнийгээ яг тохирсон спорттой хэрэгжүүлж чадсан нэг хэдийн өвчин зовлонд нэрвэгдсэн ч эргэн ирэлт хийхийг хичээж байгаа тамирчин. Мянган залуучуудыг гар барилдааны спортыг сонирхоход даацтай хөв нэмэр оруулж чадсан залуу. Түүнийг зарим нэгэн тороолууд энэ тариа хэрэглэж эрүүл мэндэ алдсан тэнэг гэдэг. Гэвч тэрээр өөрт өгөгдсөн хөв тавилан авиас чадвараа дагсан л залуу. Денисийг ирээдүйд гэр бүл үр хүүхэдтэй болж урт удаан амьдрасаа гэж үсээд эмчилгээ өндөрлөе. За энэ үрээд энэхүү бичлэг маань өндөрлөж байна. Хэрвээ энэхүү бичлэг танд таалагдсан бол лайктаар шеэр хийгээрэй. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Түр баяртай.